Сүүлийн жилүүдэд шинэ залуу яруу найрагчид ихээр төрөн гарах болсон. Энэ нэг талаараа яруу найраг сонирхогч залуус нэмэгдэж байгаа сайн талтаач нөгөө талаараа чанаргүй уран бүтээл оршрох сөрөг байдлыг үүсгэж байгаа юм а. Яруу найрагчид олон гарч утга уран зохиолыг дэлгэрүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа сайшаалтай гэдгийг Ахмад үеийн уран бүтээлчид онцолж байна. Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн 1996 онд төгссөн оюун дэлгэр яруу найрагч өнөөдөр анхны номоо гаргаж байна. Түүний хувьд 20 жилийн дараа анхны бүтээлээ төрөөж байгаа нь хэн юм а? Хувилгаан тэнгэрийн сувд гэж номоо нэрлэлээ. Ингээд энэ яруу найргийн номоор одоо Монгол ахуй амьдралыг өнөө одоо шинэ цагийн үед Монгол ахуй амьдрал, Монгол залуучуудын сэтгэлгээг бас Монгол ахуй талаас нь яаж харуулж болох юм бэ гэсэн ийм талаас бол миний шүлгүүд голж орсон байгаа. Тэгээд энэ номын хурмаа энэ сайхан олон зохиолч багш нартайгаа энэ сайхан номын өргөөнд энэ сайхан олон зохиолч яруу найрагч найз нөхдөдтэйгээ одоо тэмдэглэн үлгэдэж авч байгаадаа туйлын их баяртай байна. Өнөөдөр хүмүүс яхан дээшээ харж байгаа л тэр сэдвч яах вэ? Санаач яах вэ? Мэдэрх үү? Энэ талаар одоо голлон гэдэг байдаг ингэж үздэг нэг үзэл гарсан. Тэгэхээр энэ хүн бол амьдрал овоо үдсэн байна. Тэр уран бүтээлчийн гар нь энэ хэмжээгээр нугарсан гэж бодож байна. Номын зохиогчийн хувьд гадаадд олон жил амьдарч амьдралын их сургуульд сурч их зүйлийг ойлгож мэдэрсэн нь түүний номноос харагдаж байгаа гэдгийг хичээл зааж байсан багш нар нь хэлж байна. Үүний хажуугаар шаваараа бахархаж аваагаа дуулгасан юм. Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулиас түрэн гарч байгаа шавнар нь ажил дээр гараад амжилт гаргаж байгаа нь багш нарын хувьд баярламар зүйл гэдгийг ардын уран зохиолч Дулмаа өдөртөж байсан. Сургуулийнхаа 20 жилийн босгон дээр шинэ номоор бэлэг өрж яваад багш нар нь бэлэгшээж байла. Оюун дэлгэр яруу найрагчид цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсэх багш нар найз нөхд нь цугларсан байсан юм а. Ийхүү шинэхэн ном болох Хувилгаан тэнгэрийн сувд ном уншигчдын хүртэл боллоо.